Тадаа! Өнөөдөр танд ярьж өгөх кино бол Squid Game. 8 дугаар анги. 5 дугаар тоглоомонд ялсан оролцогчид өрөө рүүгээ явж байна. Сибёгийн царай базаахгүй харагдана. Цагдаа маань арал дээр ирсэн байх бөгөөд утас нь сүлжээгүй байгаа тул өндөрлөг газар руу гарахаар явлаа. Утасныхын цэнийг 12 үлдсэн байгаа харагдана. Гийхүү ах сануугаас яагаад өмнөх хүний түлхсэнийг нь асуухад тэр хүн нөгөө дээрэмчин шиг явахгүй гэсэн бол яах байсан юм бэ гэхэд бид тэр хүний ачаар гүүр давж чадсан гэхэд би амьд үлдэхийн тулд бүх зүйлээ зориулсан болохоор энд байна. Тэр хүний зүтгэлээр биш. Гийхүн чи гимгүү хүнийг алсан гэхэд санав өөрийнхөө гарыг тустаагүйдээ надад баярлах ёстой юм шүү. Гийхүн хэрвээ би байсан бол бас л төлөх байсан гэж үү гэхэд таны амьдрал яагаад ийм байгааг мэдхүү. Ийм нөхцөлд ч тэнийг асуулт асуудаг болохоор сайхан сэтгэлдээ ч толгой муутай гэхэд тийм ээ би толгой муутай бас чадваргүй хөгшин ихээрээ тижээлгэж амьдэрдэг тэнэг амтай. Гэхдээ нутгийнхаа бахархал сөүлийн их сургуулийг төгссөн чи над чиг тэнэг амтантай хамт яагаад энд байгаа юм бэ? Чи ч гэсэн надтай ижилхэн л байгаа зү гэхэд хаалга онгойлгож 3 ягаан орж ирээд тоглоомыг амжилттай дуусгасанд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе. Сүүлийн шатанд үлдсэн та бүхэнд тусгай бэлэг бэлдсэн. Эхлээд бидний бэлдсэн хувцсыг өмсөхийг хүсэж байна гэв. Сибёг 0-д байна. Түүний гидсэнд шилний том хилтерхийг гүн зоогцсон байв. Шилийг салгаж авч ботолко орж шарахыг болоо. Цус их алдаж байгаа харагдана. Цагдаагийн үлдээсэн шумбалтын төхөөрөмжийг олоод хар хувцастай ягаануудад амьдаар нь барихыг даалгав. Өөрөө хүчил төрөгчийн боллооныг бодлоо. Цагдаа маань сүлжээ хайж авсаар утас нь ашгүй нэг зураас дарга руугаа залгахад хэдэн өдөр ирэхгүй холбоо барьсанчгүй гэхэд би дараа тайлбарлая. Баруун тэнгисийн хаа нэгтэй байх арал дээр байна. Утасны байршил тогтоогоод хурдан нэмэлт хүч явуулахыг хэлэхэд дарга нь сонсогдохгүй байна гэж хэлхэн сонсогдно. Буун дуунаар араас нь хүмүүс ирснийг мэдлээ. Цагдаа дарга руугаа зураг бичлэгээ явуулна эргээд залгая гэж хэлээд таслав. Зураг бичлэгээ явуулчаад цухтлаа. Үлдсэн 3 оролцогчид тансаг үдийн зоог бэлдсэн байна. Одоо л нэг хүн шиг ширээний ард тайван холлохны хослол дээр нь хүртэл өөрсдийнх нь дугаарыг биччихсэн. Финалд үлдсэн та бүхний золиос хичээл зүтгэлд талархан сүүлийн тоглоом дээр илүү сайн оролцохыг хүсч бэлдсэн билег гэдгийг хэллээ. Цагдаагийн явуулсан файлууд сүлжээ муутвал явахгүй байв. Дахин явуулахыг нь дараад үргэлжлүүлэн цуглаа. Манай цагдаагийн байгаа газрыг ягаанууд арчхав. Тоглогчид хоолоо идэж эхэллээ. Сибёгийн бие нь нэлийн зовиртой байгаа тул муухан идэж байгаа харагдана. Цагдаа маань цугцаар хавцлын ирмэгт ирлээ. Цагдаа өөрийнх нь араас ирсэн ягаануудад хандан бүгд зэвсгээ хай. Нотлох баримтыг илгээсэн тул удахгүй эргэн хамгаалалт ирнэ гэхэд хар хувцастан ирээд Солонгосын цагдаа нар тийм ч сайн ажилтгүй. Тэгээд чинь сүлжээ сайн барьдаггүй болохоор илгээгдээгүй байх гэхэд яг одоо хэрэгээ хүлээвэл ялаа хөнгөрүүлэх хүсэлт гаргаж болно гэхэд бууга хаяад утсаа өгвөл амийг чинь өршөөж магадгүйгээд ойртоход цагдаа бүү үдэлгэв. Хар хувцастан Солонгосын цагдаагийн дүрмийн дагуу бууч нь 3 сумтай. Нэг сумаар нь 28-ыг алсан, нэг сумаар нь миний өрөөнд орох гэж цоожийг эвтэлсэн. Одоо чамд ганцхан сум үлдсэн гэхэд чамайг алахад нэг л сум хангалттай гэж цагдаа хэлв. Манай цагдаа 6 өний эсрэг ганцаараа олигтой зэвсэгчгүй байж бадрангүй. Сануу гийхүү хоёр хоолоо дуусгасан. Сибёг бараг идээгүй байгаа харагдана. Үдгийн зоог дуусч ягаанууд хоолны ширээг хураахтаа стейк хийсэн хутгийг нь үлдээж байгаа нь аимшигтай. Нэгнийг ал гэж орхисон гэлтэй. Тоглогчид хутгаа авлаа. Хар хувцастан бууж өггээд цагдаа руу ойртоход мань хүн сануулсан шүү. Дахиад ойртуул гэд хэлж байтал ойрцоор байсан тул мөрлөөнд бутчихв. Хар хувцастан миний хэлснээр байвал чи амьд гарах болно. Надтай хамт яв гэд аргадангүй зөөлнөр хэлэхэд цагдаа чи хинбэ гэж асуув. Хар хувцастан багаа тайлахад түүний ах байлаа. Надтай хамт яв гэд дүүрүүгээ гараа сунгахад дүүн хамт явах шинжгүй байсан тул бууга гаргаж ирлээ. Дүүн ахыгаа хайж ирээд энэ тоглоомын хохирогч болсон байх гэж бодож байсан ч бүр зохион байгуулалт нь оролцож байгааг нь хараад маш их цочирдон ахаа яагаад гэж гайхаа асуухад хариулсангүй. Дүүгийнхаа мөрлөө будснаар дүүн далаад онов. Ах нь амьд гараг гээд
амин тус газар нь будаагүй байх гэж найдаж байна. Би тийм байгаасаа гэж хүссэн болохоор ч тэрүү ах нь тийм ч муу хүн биш бололтой. Дүүгийнхаа араас санаа зовнингуу харах шиг боллоо. Тэгээд бага зүлээ. Тоглогчид өөрсдийн орон дээрээс нэгнийг ажиглана. Гих бах унтаж буй Сибёгийг дуутахад цочин сэрээд хутгаа өргөхөд би алхаар ирээгүй. Чи түрүүнээс хойш зүрмэглээд байна. Би хутгийг хамгаалах хэрэгсэл болгохоор авч үлдсэн гэдгээ хэлээд далд хийлээ. Чиний бие өвдсөн харагдаж байна гэхэд Сибёг үгүй гэв. Гих бах худлаа яриха боль гэхэд өвдсөн бол та эмчилж өгөх юм уу? Санаа зовох хэрэггүй гэхэд хоёулаа дараагийн тоглоомонд хамтрая. Тэгж байж түүнийг ялна гэд сан руу харлаа. Мөнгийг хувааж аваад эндээс гарцгаая гэхэд Сибёг гараад юу хийх нь асуув. Гих бах эхлээд өрөө төлнө. Тэгээд ээжийнхаа зах дээр дэлгүүр авах хүслийг биелүүлж өгнө. Охиндоо аав шиг нь байхыг хүсэж байна гэхэд Сибёг манай дүү танай охинтой адилхан 10 настай. Асрамжийн газарт байгаа. Мөнгөтэй болоод дүүгээ очиж аваад ээжийг авчираад гурлаа хамтдаа байр авч амьдрна гэж дүүтэй амласан. Бид хоёрын хин нэгний амьд гарвал би биенийхээ гэр бүлийг халамжилнаа гэж амлаач гэхэд гих бах тэгж хэлэх хэрэггүй. Хоёулаа эндээс хамтдаа гарах болно гэхэд Сибёг тэгсэн ч миний дүүг халамжилна гэж амлаач гэв. Сануу унтаад хутгаа алдаж унгах үеэр гих хүн түн рүү дайрахаар явхад Сибёг та тийм хүн биш гэж хэлэхэд гих бах хутгаад орчлолов. Сибёг урт амьсгаа аваад унаад өгөхөд гих бах сандранд хүн дээр очиод түүнийг хүнд шаргацсан цус их алдсныг нь мэдлээ. Сибёг би гэртээ хармаар байна гэж хэлээд ухаан алдчихв. Гих бах түүнийг ухаан алдаж болохгүй гэд сэрэхийг хичээгээд эмч дуутахаар явлаа. Хаалгыг балбаад гуйж байна туслаач цус их алдсан байна. Хүн өхөж байна. Амьд байж л тоглоом толно үсттэй гэд орлоход гэрласч ягаанууд орж ирлээ. Эмч хурдан дуудаад өг гэхэд ягаанууд үг дүүгүү хажуугаар нь яв. Тэд австаа ирсэн байлаа. Гих хүнийг Сибёг тусламж дуудаж байх хоогоор сануу сэрээд Сибёгийн хүзүүг нь хутгалж алсан байна. Гих хүн санууг алах гэж байхад Сибёг болиулсан юмсан. Тэр үед алах ёстой байжилт. Нэг нь аврах гэж байхад нөгөөх нь алж ил байдаг. Сибёгийг алсанд хорсон гих хүн сануу руу дайрахад ягаанууд болиулв. Сибёгийг авсанд хийж байгааг гих хүн харан уйлсаар бүтэл муутай ээжээрээ тижээлэгдэгч сайхан сэтгэлтэй юм да. Хар хувцастан мөрөндөө зоогдсон сумаа авч байхдаа толинд дүүгээ хий харна. Сибёгийн цогцыг шатааж байгаагаар энэ анги төгслөө. Сибёгийн дүү одоо яанда. Хар хувцастан хүчил төрөгчийн боллооны будаж дүүдээ тохио өгсөн юм болов. Араас чинь хайгаад ирлээ цухтаарэ гэд боломж олгосон юм болов. Та нар юу гэж бодож байна? Комент хэсэгт үлдээгээрэй. Лайк, subscribe дарж дэмжээрэй. Дуустал нь хамт байсанд баярлалаа. Та-да!